Сарчхлаар өнөө 5 юу ч нэгдэхгүй шүү дээ. Илтгэх нь баг болно тийм ээ. 5-аас тэгээд тасарчтайгоо дэрг нь гаднаас хөрөгдөг. Цаг уурчин гаднаас нь хөргөдөг шүү дээ. Тэгэхээр чи өнөө өөхөн тусаавах нь юу ч нь баг болдог. Ер нь тэр хайлгамж тунагсан дандаа өөхөн тусаавах. Өөх улайнаа өөхөн улайлгцсан мөр байна гэдэг шүү дээ. Тэр чи өнөө тархан татгалан өнөө өөхтэй мөрөч надаа эвгүй унаад нэг аль хийх нь унаад ингээл яхсангууд өөхөн тусаавчдаг. Тэр өөхөн тусаавч юм бол тэгэл бас л тэр жилтэй юм шиг байхгүй. Тэр улайц өөхийг айлгана гэдэг бол ер нь тэр улайц өөхийг айлгахын тулд бүтэн жил явж ажиллана. Тэр ахаа шин тарахгүй. Тэр эдлэгээ гэдэг бол ер нь уяхаасаа эдлсэн хамгийн чухал юм шүү дээ. Мөрийг үеийн. Уях бол ер нь хамаагүй шүү дээ. Одоо морь үеийн гээд одоо нэг 6 сарын 10 гэдэл одоо ерөнхий мордыг бол зогсоох. Ихнэсний морийг бол би нэг 31-2 та хоногтой зогсоод юм ерөнхий. Ихнэсний морь. Яг зогсох хоног. Зогсох хоног гэж бас нэг юу гэдэг. Адраг бол нэг юу штэ нэг 20 хоногтой, за 25 хоногтой зогсдог адраг бол нэлээ гараа юу ах тийм морин хэвтэй. Тэр адуунасаар болно л та. Ер нь 17-8 хоногтой энэ төр адрагны зогсох хоног яг таардаг шүү. 20 хоногтой 20 бол араачих гэдэг. Тэгэхээр ихнэснээ мөн 31-2 хоногтой би зогсоохт таараад 23 мөр төрүүлсэн гэж таарч байна. Тэгэхээр одоо 40 хоногтой зогсоох юм бол тэгээд өнөө оргил үе байхгүй.